гишүүдэд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За би ганц үг сайтаас асуулт байна. За энэ оруулж ирж байгаа төслийг бол дэмжиж байна. Дархан заацтай болгоно тусгай хамгааллын ангиллыг дээшлүүлнэ гэдэг бол ерөөсөө дэлхийд байгаль хамгаалах хамгийн одоо сонгодог хамгийн дээд хэлбэр гэж би хувьдаа боддтой. За газар нутгийн 40 гаруй хувийг бид 40 гаруй хувийг ашиг олгохын лицензээр олгож ирсэн. Хэрвээ ийм нөхцөл байдал цаашид үргэлжлээд явсан бол бид бас 40 гаруй хувь тийм хэмжээний газар нутгийг хамгаалаад үлдэх тийм энгийн логик ойлголт бол хүн болгонд одоо ойлгохдохоор байгаа. Тэгэхээр цаашид бол энэ 30% бол хүрэх нь тавьж байгаа зорилтынхаа дагуу хүрэх нь зөв зүйтэй болов уу гэж би хувьдаа бодож байгаа. Ер нь ашигт олборлоготой ч Монгол улс байсан, ашигт олборлогооч Монгол улс бол цаашид бол байх болно. Тэгээ заавал одоо ашигт олборлогыг ухаа тийм газар нутаг тусгай хамгаалалтын газар нутаг саад болж ийн гэсэн ийм зүйл ярих нь бас хэтэрхий туйлширсан зүйл байх болов уу гэж би хувьдаа бодож байгаа. За тэгээд энэ газар нутгийн хэлийн заагийг тогтоохдоо ер нь цаашид энэ улс орны одоо үйлдвэрлэлийн процесс энэ олон үйлдвэр барьна гэж байгаа, зам барьна гэж байгаа энэ одоо төлөвлөгөөтэйгөө хэр зэрэг уялдсан байх юм бэ? Сая бид Өмнө Говь аймагт явж байхад оюу толгой 5 толгоос урагшаа явж байгаа тэр замын тараас нь бол их говийн дархан цаазтай газраар дагуу явж байна л да. Тэгэхээр ийм давцах зүйл цаашид гарахгүй байх тал дээр нь онцгой анхаарах хэрэгтэй байна. За, ганц үг сайд. За энэ одооний авч байгаа газрууд бол тийм өндөр уулын онгон дагшин газрууд байгаа. Тийм учраас бол тэнд нэг зам бариад үйлдвэр бариад их юм харьцангуй гайгүй. Тэр их дархан газрын бие хэсгийн тэр одоо яг зам байгаа хэсэг бол энэ бол урд нь авцсан байсан ийм газар байгаа. Тэр үед бол бомбын жоохон баруун талд нь хийчихээвэл тэгэл болцсон юм шиг байна лээ. Тэгээ яг хуу ер нь онгон бүсийн орчны бүсийн хууль гэж байд. Энэ орчны бүсийн хуулиар зохицуулах хувилбар бол тэнд байгаа. Өөрөөр хэлбэл зам нь яг дархан цаазд газраараа яваад байна, хуульж өрчөөд байна гэж хүмүүс яриад байгаа. Орчны бүсийн хуулиар зохицуулах тийм хувилбар бол байгаа. Өөрөөр хэлбэл зам явж байгаа эсхийг бол орчны бүсийн эрх зүйн орчноор зам явж болно гэсэн юм зохицуулт хийж болно. Тэн дээр бол проблем байхгүй гэж байна. Түрүү энэ ган төмөр гишүүнд хэлэхэд гараа авсан байна. Тэр яг Улаантайгын саяны тэр нөгөө нинженер байгаа хэсэг бол дархан түрүүний байгалийн цогцлоор хадарч ороогүй. Одоо бол оруулж байгаа. Тэгээд ангиллын шууд дээшлүүлээд дархан цаастай болгож. Одоо бол тэгтэр урд нь тэнд хайгуулын лиценз байсан байхгүй юу? Одоо бол бид нар энэ нөгөө усныхаа хуулиар яагаад оруулаад ингээд явна гэж үзэж байгаа. Өшөө нэг юм нь одоо бол авцсан юу бол хамгаалтанд авсан газар бол энийг оруулаад энэ 2,654-ыг оруулаад 54,000 гааг оруулаад дөнгөж 16.8% болох юм байна. Одоогийн байдлаар. За гайг шасалтатай. За банкын хорооны зүгээс хариулж болно шүү. Ялангуяа тэр нь бодлогын шинжилтэй зүйл үү. За баярлалаа.